Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр монгол хэлний үсгийн аймаг гэсэн сэдвийг авч тайлбарлах гэж байна. За монгол хэлний үсгийн 8 аймаг байдаг. Тэмдэгнэр, чихэннэр, уйлог, орон цагийн нэр, тооны нэр, чимэх үг, холбох үг, төлөөний үг гэсэн 8 төрөл байна. За жинхэнэ нэр нь хүн юм үзэгдлийг зааж хэн юу гэсэн асуултанд хариулагдана. За жинхэнэ нэрийн утгыг ерийн нэр болон оноосны нэр гэж хоёр хувааж авч үзнэ. За ерийн нэр нь болохоор нэг төрлийн олон ямыг ерөнхийд нь нэрлэнэ. Жишээ нь ширээ, эмч, адуу, ишиг гэх мэт. За оноосны нэр нь болохоор нэг төрлийн олон юмнаас зөвхөн ганцааринг нь тусгаарлан өгсөн нэрээ. За оноосны нэр нь хүний нэр, уул усны нэр, аймаг сумдын нэрсүүд ордог. За жишээ нь Дорж, Наран, Алтай таван богд, Улаанбаатар гот гэх мэтчлэн ангиллууд орно. За жинхэнэ нэр үг дагварын аргаар бүтэх. За монгол хэлний бүх үгийг үүсмэл ба үүсмэл бус гэж хоёр хуваадаг. Жишээ нь нар, яв, мал, хүн, хөх, өндөр гэх мэт үгсүүд энэ бол үүсмэл бус үгнүүд байгаа. За мал гэдэг үг дээр чин гэсэн дагварыг залгаад малчин гэсэн үг сур дээр нэмэх нь гэж гэсэн дагварыг залгаад сурагч гэсэн шинэ үг үүсэж байгаа болохоор энэ нь үүсмэл үг болж байгаа. За дагварын аргаар үг бүтэх. Барь гэсэн үйл үг нь элга гэсэн дагвар залгахад юу гэсэн асуултанд хариулагдах жинхэнэ нэр үүснэ. За энэ барилга гэдэг хүний хийж бүтээсэн юмны нэр үүсэж байгаа энэ. За юмны нэр заасан үгэнд чин гэсэн дагварыг залгахад хэн гэсэн асуултанд хариулагдах барилгачин гэдэг барилга барьдаг хүнийг нэрлсэн утгатай үг бүтэж байгаа. За энэ ингээд нэгэн дагвар нөхцлөөр өөр үг дагвараар үг бүтэж байгааг дагварын аргаар үг бүтэх гэж нэрлэдэг байна. За шинэ үг дагварын аргаар бүтгэхэд яаж зөв залгах вэ гэсэн судлах гэж байна. За барь нэмэх нь бэлга гэсэн зөөлрсөн ишигт гэвлэгч буюу зөөлний тэмдгийн дараа ардаа ишиггүй бэлга гэсэн дагвар залгахад зөөлний тэмдэг нь болж байгаа. За барилга гэдэг дээр чин гэсэн ишгээр төгссөн үг нь гүйвлэгчээр хэлсэн дагварыг шууд залгаад биччихлээ. За энэ бол ийм амархан байгаа. За энэ бүлгийн хүрээнд сурснаа давтацгаая. За дараах үгсийг ажиглан үүсмэл ба үүсмэл бус гэсэн жинхэнэ нэрийг ялгаж бичээрэй гэсэн. За үгсийг уншвал минж, яндан, мөчөр, хусуур, овоохой, түлээ, хөдөлмөр, малчин гэсэн үгнүүд байна. За тэгээд энэ үгсийг үүсмэл ба үүсмэл бус гэсэн ангиллаар нь ангиллаарай. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа. Тэнд энэ өдрийн амжилтыг хүсье.